Сайн уу? Mongolian designer маань YouTube сувг маань одоо бараг ажиллахгүй 3-4 сар боллоо. Энэ оронд яагаад таг байсан бэ гэвэл би одоо бүр Монголдо буцаад ирсэн. За тэр дундаа бүр орон нутгтаа буюу Хинтээ аймагт одоо ямар ч үс ихний жилээ сууршаад өнгөрөөе гээд ирсэн байгаа. Тэгээд өнгөрсөн хугацаануудад бол ер нь баг юм оёагүй. Одоо хүүхдүүдээ сургуульд оруулна, дээрэс нь өөртөө даасна. Тэгэл маш завгүй одоо өдрүүд үргэлжилж агаад би тэгээд жижигхэн тийм ажлын булантай болсон. Тэгээд энтэй өнөөдөр юу хийж гинэ гэвэл бас мэдээж ойдлоо л хийж байгаа. Өнөөдрөөс эхлээд ер нь аль болох жижиг влог оруулаад явъя гэж бодлоо. Тэгээд энд одоо нөгөө бизнес маань дөнгөж эхлэх гээд тэгээд өөрийнхөө хэмжээнд одоо бүх юмаа хийгээд эхэлж байгаа болохоор яг ажил багтаа байна. Өчигдөр одоо би хүүдээ нэг бэли ойсон байгаа. Энд чинь бүр ингээ өвөл олоод амар хүйтэн хүү манай хүү бүр бэли авахгүй бол гарч чадахгүй байна гэд тэгээд байгаа байхгүй. Тэгээ би өөрийнхөө хэмжээнд ийм гоё өстэй даавуу ашиглаад, зөмлөрлөө ашиглаад ингээд бэли хийсэн. Тэгээ үүнийгээ бас борлуулж үзье гэж бодоод одоо бизнес сувг дээрээ тавьсан байгаа. Тэгсэн чинь харин нэг ээжээс захиалга ирсэн. Ее! Тэгээ одоо би захиалга хийж байгаа. Ямар болох нь хэдүүлээ харъя. Тэгээ ийм хөрхөөд модтай. Тэгээд материал нь аягүй гоё тийм үслэг бас ер нь ч тийм Монголд маш их зузаан юмнууд л аягүй хэрэг болд юм бэ. Тэгээд бид нар чинь манай 3 хүүхэд чинь дөнгөж өвлөлийг дөнгөж үзэж байгаа байхгүй. Тэгээд хүйтэнд дасан зохицгоод одоо би хүртэл одоо энэ өвөл ийм амар хүйтэрдгийг ер нь мартцсан байна. Тэгээ ингээ оюутлын маань ажил эхэлсэн байгаа. Дээрэс нь би бас ингээд нөхөртөө зузаан ийм хөвөнтэй хантаац хийж өгөх гээд тэгвэл бол манай нөхөр гадаа ажиллаж байгаа байхгүй. Тэгээ ийм хийцэн байгаа. Бизнес маань өргөжих нь үү? Дээрэс нь захиалга өөр нь хэр авч чадах нь үү тэргээд жижиг влогуудыг одоо оруулж явъя гэж шийдлээ. Сувгтаа тэгээд үргэлж хамт байдагт баярлалаа. Тэгээ бэли маань ямар болох нь төлөө үзье та тийм ээ. Эсгүүр нь тэгээд одоо маш амархуу энэ одоо зүгээр л энгийн ийм эсгүүр ашиглаж байгаа. Эсгүүрээ өөрөө гаргасан. Та нараас тэгээд гоё бэли хүүхдүүдтэй хийж өгөөрэй. Миний нөгөө фэйсбүүкээр бас ерөнхийдөө жижиг рилүүд бас ороод явж байгаа. Тэгээд та зарим нь бол үзчихлээ. Зарим нь мэдгүй хүмүүс нас миний фэйсбүүк аккаунтаар ороод нэг үзээрэй. Тэрнгээр бас жижигэн видеонууд хийгээд л яваад байгаа. Өөрхөн бэли би ингээ захиалга орж ирсэн чинь бүр амар баярлаад захиалга орж ирэхгүй бол яана гэд бодож ирсэн аахгүй. Тэгсэн чинь бүр айгүй хөрх нэг ийж би хүүдээ захиалах гэсэн ингээ ороод ирэхээр бөө баяр тэгэл таа гэд хийж байгаа. Тэгээ одоо их орондоо ирсэн хүн ч одоо зүгээр сууж болохгүй. Ямар нэгэн байдлаар орлоготой байх хэрэгтэй. Тийм учраас одоо тэгэл чаддаг юмаа хийгээд л явж ин да. Та тэр сони юу вэ? Та одоо гой юмнуудаа уралж байгаа эцтэй. Юм аяхаа бити зогсоогоорэ. Би бас зогсоохгүй. Гэл оёод л байна. Өөр тгий сонин сайхан Монголд ирсэн чинь өстэй хүйтэн нэг л тооцвол гоё ээ одоо. Улаанбаатарт уг нь суурших гад ясан чи Улаанбаатар өстэй хэцүү илээ. Тэнд бол одоо маш их стресс илээ. Тэгэхэд ээж авахаа хажууд иргээд бид тэд хараа ингээд эднэр нь дандаа бас зөөмөл ахгүй дандаа юм. Тэгээд энэ хүнийхээ ер нь захиалгуудаа айгуу гоё тултал нь хийгээд хийж өгдөг. Ер нь би одоо өөрийнхөө санаанд тааруулаад захиалга гоё хийвэл гоё шүү дээ.
Ойрт бичлэг оруулаагүй. Одоо YouTube-ийн маань баг мартсан бохоо намайг. Ирээд бас шинэ орчин дахиад нөгөө бараг л хөдөлж амьдралаа дахиад шинээр эхэлж байгаа болохоор маш их ажил орд юм байна. Дасна тэгэл дээр нь хүүхдүүдээ зохицуулна гэдэл одоо ер нь бас 20 тоногуудад бас хөрхэн шанц сорьсон ажлууд явж байгаа. Гэтэ ах ихч аав ээж нарынхаа буянд бол одоо болоод лээ. Тя. Саннаас нэрээ ийм үйлдвэр ажлын машинтай болсон. Манай ихч өгсөн. Бasta бүр энэгээр ойсон чинь энэ ахван энэ оёдлын машина голоод идэм бэ. Бас голоод идэг болчтой юм байна. Дээр нь бас ийм захалдаг машинтай болсон. Бараг л үйлдвэр шахуу болоод байгаа шүү. Ингээд өнөөдрийн маань захиалга бэлэн боллоо. Хучин ярилцлага авсрагчлаа. Тэгэхэд доторх нь болохоор ийм зөөлөн тедdy хүстэй. Тэгээд ийм зөөлөн үслэг материалтай, зөөмөл урлалтай. Тэгээд энд нь хоёр ийм одоо гогцоо гэх юм уу? Оруулж гисэн энэ ямар учиртай вэ гэвэл эрзэнэ оруулаад нөгөө ингээд ханцан доогоор дотоороо ингээд үргэлж шургуулдаг шүү дээ. Одоо ингээд холбоо үсгээд тэгэхгүй бол хүүхдүүд бэлийг хайчаад иддэг. Тэрийг бодоод ээж аавд нь ийм нэмэлтээр ийм оруулаад өгчлөө. Тэгэх юм бол өөртөө эрзэнэ хийчихнэ. Зарим хүн бас ийм эрзэнэ хийх сонирхолгүй байдаг учраас яг эрзэнэтэй бол гаргаагүй. Зя. Ийм болсон байна да. Ийм хөрхөн. Тэгээд өнөөдрийн маань захиалгатай хамт байсанд баярлалаа. Тэгээд сувгт маань subscribe дараад дэмжиж одоо цуг байгаарэ. Тэгээд дараагийнхаа захиалгуудыг одоо жижигхэн влог болгоод оруулж ия. Тэгээд дараагийнхаа бичлэгээр бол bye.